За эрхэм хүндэт үзэгчдээ, сонсогчдоо та бүгдээ өнөөдрийн мэндийг хүргэе. Төр завсарласны эцэст эрчүүдэд зориулсан Mancast подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараараа бид маш чухал асуудлыг хөндөж гэж байна. Та бүгд сошиал орчинд эсвэл таны эргэн тойронд тохиолдож байгаа нэг үйл явдлыг бас анзаарахаас аргагүй тоо хэмжээгээр мэдээлэл бас тэдийн хэмжээгээр сэртгийлэн байгаа. Шүн унтаас ирсэнгүү эсвэл одоо хайрын сайхан залуу ийм залуугаараа зүрхэн гин зогсчлоо гэх мэт мэдээллийг бид бол маш их авахулсан. Яг үүнтэй холбоотой өнөөдөр бид энэ асуудлыг хөндөж зочноо ирсэн байгаа. Тэгээ өнөөдрийн зочноор бриллиант эмнэлгийн ангиографийн тасгийн зөвлөгөмж, анагаах ухааны доктор, клиникийн профессор Батмигмар эмч маань завгүй их ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Таны өнөөдрийн мэндийг хүргье. За та бүгд бас баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ орж оролцуулж одоо Монгол төмнөн ялангуяа нэрчүүдийн талаар ярилцахыг зөвшөөрөл олгосонд бас талархал илэрхийлье. За баярлалаа. Өнөөдрийн манай партнер хамтран хөтлөгчөөр сэтгүүлч Инх чулуу маань ажиллахад бэлэн болсон байна. За бид хоёр одоо гол зочин эмчээсээ яг саяны эхлэлд хэлсэн тулгымцсан асуудлыг яг яагаад үүсэж байгаа вэ? Хэрхэн хамгаалах вэ? Хизээнээс ийм асуудал бий болов зэрэг олон өргөө үрээгээр асууж өнөөдрийн нэвтрүүлгээ явуулнаа. За түрүү хэлсэнчлэн эмчээ ер нь гинт зүрх зогсчлоо. Унтаад өглөөс ирсэнгүү гэх мэттэй одоо мэдээ бол хойрхон сонсох боллоо. Бидний эсвэл энэ мэдрэмжээр тийм байна уу? Цахим орчинд маш хэмнэлүүд явж байна. Тэгээ энэ дээр нь залуучууд тэр дундаа яг эд насны эрчүүдэд бас тохиолдод байгаа юм шиг одоо харагдаж байна. Энэ ер нь ямар шалтгаантай юунаас болоод ийм юм болж байна? Яг статистик тоо утгаараа биднэрт мэдрэгдэж байгаа шиг бас хэмжээгээр нэмэгдсэн үү? Эсвэл яг анагаах ухааны талаас арай өөр байгаа юу? Гинэт зүрх зогслоо, өглөө ингээд сэрсэнгүй, арх усны маргаас сэрсэнгүй, тоглож байгаа унцлаа. Энэ шалтгаануудын үндсэн дээрээс ингээд нөгөө бидний дотны хайртай хүмүүс маань байхгүй болчлоо гэдэг нээлт мэдээнүүд асар их явдаг. Тэгээ энийг ярихаас өмнө нэг юм дэлхийд болоо энэ Монголд байгаа тоо мэдээ хэдүүлээ бас сонирхоод үзье. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2050 он хүртэл зүрх судасны шалтгаанд насваралт 1-р байранд байна гэсэн тоо мэдээг урьдчилаад гаргацсан байдаг. За одоогийн байдлаар сүүлийн оны мэдээгээр бол одоо зөв дэлхийд зүрх судасны шалтгаанд насваралт 1-р байранд байна. Монголд мөн адил насваралтын 1-р байранд байдаг. Зүрх судасны шалтгаанд насваралт дотроо олон янз бий. За энэний нийт хэлбэрт нь гинтийн насваралт гэдэг юм англи байна. За энэ донд бол одоо бид нар нөгөө насвараад байгаа энэ зүй тогтлуудыг насны бүлгээр нь аваад үзэхээр хөвшлийн эдэр нас гэж яриад шүү дээ. Бид нар одоо 20-30 та нас цөөхөн байна. 40 түүнээс хойш тийм ээ 50-ын хооронд их байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг энэ насны бүлгүүд маань зүрх судасны өвчлөл өвдөж болдог нас нь. Тэгэхээр бид нар энийг юу гэж хэлэх гээд байна нөхөр? Нөгөө тохиолдлууд маань өөрийнхөө зүрх судасны үйл ажиллагаа болон зүрхнийхээ үйл ажиллагааг хэрхэн байгаа, ямар байгаа вэ гэдэг тал дээр дүн шинжилгээ хийдэг юм байна бид нар. Өөрсдөөсөө өөрөөр хэлбэл өөрсдөөсөө асуудаг юм байна шүү дээ. Бид нар одоо жилийн төлөвлөгөөч гэдэг юм уу, ажлын төлөвлөгөөгөө ингээд жилийнхаа өмнө гаргадаг шүү дээ. Дараа нь дүгндэг. Яг энэтэй адилхан 40 наснаас эхлээд бид нар энэ зүй тогтлыг анхаарч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчлөлөөр ойрын 10 жил дотор өвдөх магадлалыг илэрхийлсэн тоон хөстөгтүүд байдаг. Энд эрсдэлгүй бүлгүүдийн харьцуулаад даралт X-тэйгээр нь харьцуулаад үзэхэд 40 наснаас эхлээд ямар ч эрсдэлгүй хүн 1% эрсдлийг үүрэж явж идэг. Ямар ч эрсдэлгүй одоо өөрөөр хэлбэл те нөгөө муу хорц орчлон байхгүй, биеийн жин, хэвийн дасгал хөдөлгөөнд тогтмол хийдэг.
одоо нөгөө бүхэл сайн сайхан шинжийг агуулсан хүн биологийн зөв тогтлоор 40 нас гэдэг дээр ирэхээр 1%-ийн эрсдлийг хүссэн үсээгүй үүрээд эхлэх юм шиг. Тэгэхээр энэ донд юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрөөсөө асуух нэг юм асуулт бидний донд үлдээд байгаа юм. Энэ дээр л бид нар нэг одоо би эмч хүн 20 жил болж байна. 20 хэдэн жил ч юм 24 5 жил ажиллаж байгаа. Тэгэд харахаар ер нь бол сүүлийн үед бол энэ бид өөрсдийгөө их анхаарахгүй залуу гэдэг энэ сайхан ойлголтыг тээж яваад ингээ орхичдаг. Энэ байгалийн зөв тогтлоор зөв судасны үйл ажиллагаа хэдий цаг үеэс эхлээд яаж өөрчлөгддөг юм бэ гэдгийг энэ дэлхийн нийт судлаад гаргаад тавьсан байхад бид эсэргээрээ энийг анзаарахгүй яваад байдаг. Тэгэхээр энэ дээрээс л бид нар анхаарлаа хандуулж эхлэх ёстой болов гэж би хэлдэг. Өөрөөр хэлбэл эцсийн өгүүлбэр нь эмнэлгийн байгууллагт та зүрх судасныхаа үйл ажиллагаа болон зүрхний эмчт хандаж үзүүлээч. Энэ 40 нас гэж хэлдэг. Мөн урагшаагач гэж болно шүү дээ. 10 20 30 ингээд насны хэлбэлцлэр үзүүлж явах хэрэгтэй байна шүү дээ. Ер нь бол номноор бол. Одоо ингээд 40 нас бол ер нь анхаарах хэрэгтэй хэсэг нь болж ирж штэ тий. Гэхдээ одоо амьдралын хэм маягууд тэгээд ер нь Монголд зохиолн тохиолдож байгаа энэ насыг харахад одоо залуучсан гэдэг мэдээлэл би өчигдөр одоо подкастэд бэлдэж байхдаа харж байлаа л та. Тэр ер нь дундаж нас одоо хэд байгаа бол ер нь юунаас болоод байгаа бол одоо үндсэн шалтгаан. Одоо та бол ерөнхийдөө сая бол ийм биологийнхаа хувьд хүн ер нь 40 наснаас 1% эрсдэл нь эхэлж байгаа гэж хэлж штэ тий. Тэгэхээр одоо амьдралын хэм маяг гэдэг юм, орчны нөлөө байд юм уу? Бусад ер нь ямар шалтгаан вэ? Сүүлийн жилүүдэд бол энэ өвчлөлийн нас бол залуужж байгаа. Хаа сайгүй аль ч төрлийн өвчин дээр нас оролтоор нэгдүгээр зүрх судасны өвчин, хоёрдугаар хавдар ордог. Тэгтэл энэ хоёр өвчнөр оюулан дээр насны хувьд залуужаад байгаа. Тэгэхээр энэ гинтийн нас оролтууд түргээд байгаа нөхцөл байдалд бид нар өөрөө ингээд тийм ээ одоо дайрлага дайрчлаа гэдэг юм цоо яриа хуучны амын хэллэгээсээ зайлс хийгээд шинжлэх ухаанч байдлаар альва юм тийм ээ бодтойгоор хандах хэрэгтэй болох гэдэг байна л да. Би бол тэр тал руу илүү их чиглүүлэх гэдэг юм. Энэ подкастын эцэст одоо өвчтнүүд маань ард иргэд маань юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр та өөрөө хүсээд эмнэлэгт очиод өөрийнхөө бие махбодыг шинжилүүлээчээ. Ингэж ядваас та энэ аюултай болон тийм ээ гинтийн болон цаг зуурын асуудлуудаас сэргийлэх боломжтой гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр тухайсан нөгөө залуучууд тэр нь их байгаа учраас тэр нь тэгээд байна гэдэг энэ ерөнхий ойлголтыг бол түр хоош нь тавиад би бол аль болох залуу гэлтгүү та эмнэлгийн байгууллагт хандаж үзүүлж байгаараа. Да ялангуяа одоо удамд нь аав ээж ах トゥ төрөл садны зүрх судасны өвчнөр өвдөж нас орж исэн хүн байвал да ялангуяа одоо саяны эмгэнэлтэй тохиолдлууд арга эртэн тохиолдож исэн бол тухайн үр хүүхдүүд нь тийм ээ заавал 40 гэлтгүү 30 20 үзүүлж явах хэрэгтэй. Амьдрал дээр байдаг шүү дээ. Бид нар зөндөө би бол одоо зүрхний титэм судаснд стент тавьдаг юм мэрэгчлээ юм чи. 20 хэдэн настай 30 хэдэн настай зөндөө тохиолдол би стент тавьдаг шүү дээ. Энэ чи өвчлөл маань төдий хэрээрээ энэ нийгмийн донд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө мэдхгүйгээс л алдаад тийм. Цаг хоочиндж тусламж үйлчлэгээ авах нөхцөл байдал заавал өөрсдөө тулгаад байгаа нь харамсалтай байдал хүргээд байна л гэж ойлгох хэрэгтэй. Эм чи одоо энэ за бид нар бол та бол сая тоо статистикаар хэлжлээ. Статистик утгаараа бол одоо төдийгүй ирээдүйн одоо 20 25 жилд зүрх судасны өвчлөл бол өөрөө нас оролтын одоо тэргүүлэх шалтгаан бол байсарах юм байна. За энэ бол ингээд бидний амьдрал дээрээс гадна анагаах ухаанд гаргаж байгаа судалгаа статистикаар батлагдж байна. Гэхдээ хүмүүсийн дунд нэг юм яриа. Энэ хуучин бол ийм байгаагүй маа. Ковидын үеэс л хойш ийм болчлоо гэдэг нэг юм одоо бидний нийт хүмүүс ийм хардлага маягтай тий. Энэ ковидын вакцинаас болчихоо эсвэл энэ ковидоос хойш бидний цус мус одоо өтгөрдөг юм уу яа. Одоо би яг л нөгөө сошиал явдаг л яриануудыг хэлж байна. Ийм ойлголт нэг түгээмэл байна. Энэ ер нь хэр яг шинжлэх ухааны талаас бодиттой байна. Яг ковидын үед бол энэ үүсгчтэй холбоотой болон вакцинтай ч юм уу ямар нэг энэ мэдээллүүд бол яг эцсийн байдлаар дүн шинжилгээ хийгдээд батлагдах
ийм нөхцөл байдалд арай хүрээгүй. Эргэлзээтэй ийм таамаглал маягаар ингээ явж байгаа. Энэ юу юм гэхээр цусны дүрст элементүүдийн хооронд нь барьцалдуулах, наалдуулах чадварыг хэсэгдэг буюу одоо цусыг бүлгнүүлдэг гэж ярьдаг. Ийм нөлөөлөөс болоод тийм ээ зүрхний гэмтийн шалтгаантай нас оролтуудыг үүсгээд байна ч гэдэг юм. Амин чухал архитнууд дээр бүлэнд төндөрлүүд үүсгээд байна гэдэг ийм ярианууд болон судалгаанууд бий. Гэхдээ эцсийн байдлаар батлагдаагүй. Ганцхан ковид гэлтгүүгээр ковидоос өмнө ч гэсэн манай энэ бид дурын одоо өнөөдрийн нэвтрүүлгээр ярьж байгаа сэдв амьдрал дээр байсан. Жишээлбэл 2013 он зүрхний шигтээсийн тасаг Монгол улсад одоо улсын 3 дугаар төв эмнэлэг дээр анх нэгдэж зүрхний шигтээсийн тусламж үйлчлэгийг үзүүлдэг байсан. Үзүүлдэг болсон. Тэр үеэс ингээд ковидоос өмнө байж 13 он гэрч. Ковид гарах үе хүртэл бидний ярьдаг энэ сэдвийн насны тоо хэмжээнд хүрсэн хүмүүс тусламж үйлчлэгийг авдаг байсан. Тэгэхээр энэ маань нөгөө заавал ковидтай холбож ойлгох асуудал бол биш байх нь шүү. Биднэрт байдгийн байна. Гагцгүй бид нар таньж мэдэхгүй байна, оншилж чадахгүй байна. Нөгөө нэг юм нийтлэг юм бид нар нэг юм хүмүүс шүү дээ. Хавдрын өвчнийг ингээд тусаад хүн нас орох юм үйл явцад хүрэх хүртэл бид нар амьдралын чанарыг тухайн гэр бүл болон өвчтөд асар их хэмжээгээр алддаг. Ингээд ихлэхээр хүмүүс яах вэ гэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэгддэг. Тэгээд одоо ингэсэн гэсээр өстой сайн хүн байна гэдэг. Зүрхний өвч яадаг вэ гэхээр маргааш байхгүй болчоор ёстой сайн хүн байж үлээгээд нөгөө дүн шинжилгээ анализ хийхгүйгээр ингээд өнгөрчөөд. Ёстой сайн хүн байсан сүүлд нь тэгжил ярьдаг. Тэгэхээр нөгөө энэ бидний нөгөө дадал хэв маяг тал дээрээ жоохон бас алдаад байна уу гэж хэлэх гээд байна. Амьдралын хэв маяг биш аа. Бид нар одоо хандлагын хувьд 18 өрхөөр бид нар юу гэдгийг насан турш ингэж автоматар бид нар бие бинийгээ ингээд те насан туршсан энэ хуулийн хариуцлага хүлээх эрх үүрэгтэй гэж үздэг бол зүрх судасны өвчнөр ингээд гинт гэртээ нас орчлаа гэхээр тийг тоож авч үзэхгүйгээр хайчаад байгаа. Энд чинь том факт байхгүй. Энэ нотлогоо баримтыг анхаарч үзээд дараагийн үе удамдаа бид нар анхааруулж тэр бүлгийн тийм ээ гишүүдийнхаа өрхийн гишүүдэд анхаарч авч үзэх ёстой юм нөхцөл байдал урах ёстой юм байгаа уул нь бол амьдралд нь билээхэн жишээ байхад тэрийг авч үзэхгүй байгаад нь л асуудлын гол нь болоод тийм шүү. Тэрнээс нөгөө хичнээн сайхан хүүхэд төрсөн, хичнээн сайхан ухаантай он сурдаг тэр юу хийдэг ямар ч хамаа байхгүй. Удамшлын өгөгдөл бол удамшлын өгөгдөл өрөө л юм. Тэр тусмаа удамшлын өгүүлэмжтэй бол илүү бусдаас илүү анхаарч нэг дахин хоёр дахин илүү анхаарч үзэх ийм ёстой байгаа нь. Одоо таны яранд удамшлын одоо гэр бүлээс хин нэг нь одоо зүрх судасны өвчтэй бол энэгээр бас нас барсан бол анхаарах ёстой гэд 2 3 удаа бүр анзаарахгүй байхын аргагүй гарчлаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь энэ удамшлын шалтгааны талаар зөвхөн миний аавын тухай юм уу? Эсвэл миний одоо ойр дотны аавын ахын тухайд юм уу? Яг юу гэж ойлгох юм бэ? Яг зөв асуулт. Удамшил гэдэг чинь юу арах вэ гэхээр нэгдүгээр болон хоёрдугаар бүлгийн нэг гэр бүлийн хамаатан. Нэгдүгээр гэдэг нь одоо өөрийн аав ээж. За мэдээж хүүсийн хувьд эрэгтэй эмэгтэй хоёр харилцаа адил өгдөг. Амьдрал дээр ч байдаг. Аав нар дандаа төрүүлээ явчихдаг шүү дээ. Эрт. Тий. Ээж нар үлддэг. Тэгэхээр бид нар аав нар нь илүүтэй залуудаа энэ өвчтнөр аав асуудал болсноо юу гэдэг. Яа ээж нар нь хожуу хойно буюу байгалийн жамаар 60-аас хойших насан дээр насжилттай холбоотойгоор зүрх судасны өвчнөр өвдсөн байвал бас анхаарахгүй байж болохгүй гэдэг байна. Тэгэхээр энэ нэгдүгээр үе гэдэг нь аав ээжийг хэлээд байна. Хоёрдугаар үе гэдэг нь нөгөө авах юм уу, нагц юм уу те энэ талын юм хамаатнуудыг ах нь юм уу ингэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст л одоо гинтийн асуудал золгүй асуудлыг л бид нар зүрх судасны шалтгаантай нас оролт байсан уу гэдгийг тодруулж асууж байх хэрэгтэй юм байна шүү. Энийг л сайн анхаарах хэрэгтэй. За энэ заалан тоглож байгаад нас орчлаа гэдэг юм тохиолдлууд бас одоо ингээд сонсогдоод байгаа л да. Тэгэхээр яг энэ спортоор хичээллээд өндөр ачаал авч явах үед юу буруу хийсэн учраас одоо шууд тэгж юм огцон юу нас оролтод үргээд байгаа. Тий, үргээд байгаа нөхцөл байдал. Ерөөсөө л одоо нэг ийм асуудал байна. Одоо амьдрал дээр зөндөө байдаг. Би 7 хоногт 2 удаа заалан тоглож
7 хоногт нэг удаа ууланд явдаг, тий халахдаг. Ингээд спортыг бол өстой тулслан хийдэг. Гэсэн хэдий ч гэсэн зүрхний тэр тийм ээ тэтгэм судасны хатуурлын шалтгаанд зүрхний шигдээс болоод байгаа тохиолдол зөндөө байдаг юм л дээ. Энэний цаад утга нь юу юм гэхээр нөгөө л өөрийгөө танин мэдээгүй л хэлбэр байхгүй юу. Тэгэхээр миний нэг хэлэх үгчтнүүдтэй хэлэх нэг өгүүлбэр юу гэхээр та өөрийгөө таньж мэдээ. Зүрх чинь ямар байгаа гэдгээ одоо оншилж чадаагүйгээр амьдралынхаа хэм маягаараа өдөржингөө тийм ээ амьдралын сүүлийн 20 жил явсан өөрийгөө эрүүл гэж боддог шүү дээ. Тэгэхээр танин мэдээгүйгээс улбаалаад 40 нас 50 насн дээр ихэвчлэн зааланд одоо тоолж байгаа хүмүүс тийм ээ 50 гаруй насны хүмүүс ихэвчлэн ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ нас нь өөрөө айл хэдийн зүрх судасны шалтгаан өвчин үүсгэх нөхцөл болцоо бүрдсэн хангалттай нас. Ерөөсөө шалтгааны насруул авчиж байна. Тэгэхээр бид нар ийм эрсдэлтэй насан дээр ирсэн гэдгийг бид нар ерөнхийдөө ирчүүд маань хүлээн зөвшөөрөх их дургүй байдаг. Та одоо ийм нас байна. Байгалийн чинь зүй тогтлоор 40 нас гэдэг чинь хангалттай шалтгаан гэхээр үгүй ээ гэж суугаад байдаг. Тий би залуу байна гэж суугаад байдаг. Үгүй ээ та залуу гэхдээ бас давхар үзэж харах юм тийм ээ. Зүрх судасныхаа талаас анхаарах цаг үеийн ирчихжээ гэхээр ингээ бас ингээ гайхаж хараад ингээд нэрэж тийм юм уу талгаа бас тохиод идэг тал бий. Өвдсөн хүмүүс бол одоо юу ч хийсэн юм шиг үгэнд орно шүү дээ. Өвдөөгүй хүн бол ингээд таахалзаад байдаг хгүй юу. Энэ юу яриад байгаа гэсэн шиг те чи одоо бараг мэддэг ч юм уу ч юм уу ханы юм арай л те. Бараг эсрэгээр нь ингээд хандах гэдэг. Тэрнийхээ оронд объектив хандах шүү дээ. Ямар 20 нас 10 настай хүнийг үзүүлгээд байгаа шүү тийм ээ. 40 нас гарт 40 хүрсэн 94-д арсан хат гэдэг баха тийм. Энэ сайхан насн дээр чинь өөрийгөө хайрлаж байхгүй бол өөр хин хайрлахын өөрийг бид нар л хайрлаад байна шүү дээ уулнаар. Тэгээ гэр бүл нь хайрлаж байна. Тэгэхээр энэ нөгөө гэр бүл яаж явалтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд ганц тийм гэр бүлийн гишүүдийн оролцооноос гадна тэр хувь хүн аав гэдэг талаа бас анхаарах гэр бүлийн баган нурууч одоо ингээд байгалийн зүй тогтлоор одоо гэр бүлийг л одоо хэдүүлээ аваад үзэл 20 нас гэрлэлээ. 40 нас 20 жил боллоо. Одоо эд яг ажил хийдэг насн дээр. Тэгтэл цаг зуурын мэдхгүйгээс болоод алдцсан юм үйл явц дээр хин өхрөх үү? Арга ирэл өхрөх шүү дээ. Тэ? Эхнэр нь дүүхтэйгээ бол. Тэгэхээр эний чинь багаараа ярилцаж буюу гэр бүлээрээ ярилцаж эний чинь ингэ төлөвлөж аншилж төлөвлөж эмчилж төлөвлөж сэргийлэх ёстой байхгүй. Тэрнээс өдөр болгон саунд суунуу, ууланд алхах нь, зааланд тоглох чинь бол зүгээр л байдаг л юм. Энэ дээр анхаарлаа хандуулахаас айлуутай бодит зүйл рүү чиглэсэй л гэж хэлэх гээд байна. Таны рэнд энэ бас настай холбоотой юм гараад шүү дээ. Тэгэхээр би зүгээр айгүй юм танин мэдэх үүднээс маш тодорхой асуу. 40 хүрээд одоо хүний зүрхэнд яг юу болдго юм бэ те? Тэр ч одоо хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол болчин байгаа. За яадгийн суларчдаг юм уу? Эсвэл нөгөө доторх судснууд нь нарийсчдаг юм. Яг тэнд юу болж байгаа юм бэ? Яг үнэ. Одоо ийм байна. Удамшлын зүрх судасны удамшлын гаралтай бас цөөн төрлийн өдөө өвчин бий. Удамшлын гаралтай зүрхний булчингийн ханууд их бага насн дээр зузаардаг юм. Энэхгүүд байна. За олдмол төрөлхийн гажгууд байна. За 40 насн дээр ирээд эхлэхээр юу болдгоо гэдэг. Яг таны надад асуулт руу фокуслахад нөгөө бидний нэг мэддэг нэг юм байдаг шүү дээ. Сайн мөн өөх тос гэдэг. Цусндаа өөх тосны хэмжээг бид нар заавал анхаарч байгаарай гэж ярьдаг. Энэ мөн өөх тос гэдэг энэ үзүүлэлтүүд чинь судасныхаа жингийнхаа хэмжээгээрээ судасныхаа захаар нь дандаа явж идэг, урсж идэг цусны дундуур. Судсан дундуур. Тэгтэл нөгөө тэр мөн өөх тосны хэмжээ их байх тусам нөгөө судасны ханар өнгөж гулсаж шигдэж орох. Хоримтлал үүсгдэг. Нөгөө холестерин. Мөн холестерин. Тэгэхээр энэ хоримтлал үүсгэж ингэж суусаар байгаад судасны дотор хөндийг нарийсгчдаг хүмүүс. Цус урсгах нөхцөлийг хаагаад өгнө. Өөрөөр хэлбэл зүрх гэдэг маань цусыг шахах болон шахах үүрэгтэй. Энэ шахахын тулд агшдаг, сулардаг юм үндсэн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үндсэн үйл ажиллагааг гүйцэлдүүлэхэд тодорхой хэмжээний тэжээлээр тэжээгдэж энэ үйл ажиллагаа хангагддаг юм. Тэгэхээр энэ үндсэн тэжээлийг хүргэдэг судас маань бүглэрчгөр тэжээл бүтчих юм шин.
Тэгэхээр яг хоолгүй бол бид нар хэд хоног амьдрах уу гэдэгтэй адилхан зүрх маань тэжээлгүй бол яг зогсох нь л бодох шүү. Хамгийн ихнийш. Үйлдэл нь. За тэгэхээр зогсно гэж ярихаас айлвтай наагуун имэл зүй олон юм илэрлүүд бас бий. Үндсэн өвчнийхээ үе шатаасаа хамааран зүрхний булчин гэдэгт маань одоо гэдэг юм үндсэн нэгчтэй. Зүрхний эс маань эрүүл хэв маягийн төлөв байна уу? Эмгэг хэв маягийн төлөв байна уу гэдгийг онцлох гээд байгаа шүү дээ бид нар. Үзүүлээд өгч байгаа гуйгаад байгаа нь тэр. Тэр эрүүл байвал таны чинь тийм ээ 2 3 жил та яваараа ингээ дахиад үзүүлээрэй гэж орчих нь байна. Эмгэг хэв маягийн төлөвлөлтүүд дотроо 4 хэлбэр туваагддаг. Энэ хэлбэрээс хамаарат ямар хэлбэр дээр байгаа гэдгийг бид нар оншилж үздэг байна. Ингэжээж нөгөө зүрхэнд маань байгаа өөрчлөлтүүдийг илрүүлж гаргаж ирдэг. Тэгэхээр үндсэн асуудлын хувьд маань зүрхний агш солрох үйл ажиллагааг нөхцөлдүүлээд байгаа энэ зүрхний титэм судсаар урсгах цусны урсгалын хэвийн байдлыг л бид нар нэгдүгээрт голчилж үзэх нь. Бусд нь бол хор. Дийлэнх нь бол зүрхний титэм судасны шалтгаанд нас оролцсон. Дийлэнх хувь ажиллаад байдаг. Нийтнээс оролцдог. Тэр энэ ч одоо та саяг монголчууд энийг зөөр өгöd шүү дээ. Өвчин хийсч ирэхгүй, хэлж ирэхгүй, хийсч ирнэ гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр бол ихэнх өвчин дандаа эзэндээ эхнээсээ одоо ингэх гэдэг шүү гэдээ өгöd идэг. Тэгэхээр одоо яг тэр хамгийн эцсийн цэг буюу одоо зүрх зогсох хүртэл урталт нь ер нь ямар шинж тэмдгүүд илрээд ивэл одоо шил энэ яг манай подкастыг үзэж байгаа магадгүй одоо 40-с 50 насны эрчүүд маань өөрт нь ямар шинж тэмдэг байвал илүү би энэ одоо өвчл надад их ойрхон ирсэн юм байна гэдгийг анхаарах бай тий. Тэгээд одоо бид нөгөө мэрэгжлийн хүмүүс чинь ингээд би нэг жишээ яриа л да нөгөө шууд тэгж ярихаас илүү. Их ойрынхоо хүнийг би ингээд харж байгаад оншилт бид чинь нөгөө хараад мэдчихдэг шүү дээ. Ингээд орж байгаа хүнийг баг та даралт нэгсдэг юм та идэх юм байна гэдэг юм хэлждэг. Тэгэхээр нөгөө их ойрын хүнд би хэлээд итгээгүй. 2 жил явсан. Тэгээ 13 итгээд үзүүлээд нөгөө ангид ороод би 3 судасны бүх судасныхны өөрчлөлтөө бүгдээрэнд нь стенд тавьж өгсөн тохиолдол байдаг. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна нөхөр нөгөө хүн маань өөрт илэрж байгаа имэл зүйн шинжүүд дээр тасчаад яваад байдаг. Би ингэж яваад байгаа шүү. Тэгэхээр энэ имэл зүйн шинжийг сайхан дэлгэрүүлж хийж өгөх нь бас их зүйтэй юм байна. Нэгдүгээр амьс хадах. За амьс хадах. Тэгэхээр манайхан ингэдэг чинь амьс хадаад яваад би угаасаа л амьс хаддаг юм. Жирийг хүлэн зөвшөөрөөд нь шүү дээ. Заавал нэг юм руу бурууг инжих гээд нь шүү дээ. Тэгэхээр би яагаад дөө гэдгээ бас асууж тодруулах хэрэгтэй байна. Тэгэхээр амьс хадалт. Хоёрдугаар цээжээр өвдөн. Цээжний өвдөлт 2 3 янз байна бас. Сонгодог өвдөлттэй өвдөлбөр ихээр амьс хадахтаа зэрэгцээд энэ өвчүүний ард, цээжний ард хорсож боогоод бачираад гэж ярьдаг. Хоолоо боогоод ч гэж ярьдаг зарим хүмүүс. Тэгээ энэ өвдөлтөнд зарим үед бас энэ зүүнтлийн эрүү шанаа чихрүү дамжина, гарлуу дамждаг гэж ярьдаг. За зарим тохиолдолд бас их ховор тохиолдол энэ баруун талын титмийн артерийн төгсгөлийн салааны үеийн бөглөрлийн үед бас их хвшлийн аюулгүй хотод руу цанхааж хотодны өвчнөд андуурагддаг. За нэг их аюултай шинж нь өвдөлтгүй шинж гэж бий. Өөрөөр хэлбэл яг үнэ одоо ингээд гэрт хүн ирээд хаалгадах шиг хүн очиод хаалгаа онгойлгодогтой адилхан өвчний энэ зөөрөд илэрхгүй болохоор хүн мэдэхгүй яваад байдаг. Ингээд ихлэхээр дандаа өвчнийхээ төгсгөл хүндрэл дээр ирж онцлогддог юм. За тэгээ хим алдагдах хэлбэр гэж бий. Түгээмэл эдгээр ийм хэлбэрүүдийг байдаг. Тэгэхээр энэ шинжүүдийг л бид нар маш сайн анзаарч явах хэрэгтэй. Тэгээ эн чинь зөөрөдөө үндэслээд бид нар зүрхний тийм ээ үзлэгийг хийгээд зүрхний шинжилгээнүүдтэйгээ харьцуулаад та ийм байна. Одоо гайгүй юм байна. Одоо ийм эмийн имчилгээ болон дэглэм имчилгээндээ ингээд засааж яваад байж болох юм байна. Одоо болохоор дэглэм имчилгээ, эмийн имчилгээнээс гадна мэсцлийн имчилгээ шаардлагатай юм нөхцөл байдал нь хүрсэн юм байна. Ийм учраас та ийм ангиографи гэдэг юм онцлогоо имчилгээний хамрагдаараа гэж зөвлөдөг. Тэгэхээр л энэ маань нөгөө нөхцөл байдал хэрхэн онцлогдсноос хамаарч имчилгээний зөвлөмж гардаг. Тэгэхээр энийг бид нар нөгөө тийм юм сайн ийм муу гэхээс илүүтэй ерөөсөө л мэрэгжлийн хүнд нь байгууллагад нь хандаарай. Мэрэгжлийн эмч нартай хандаарай. Та өөрийгөө заавал цаг заваа зарцуулаад өөрийнхөө гэр бүлийн тэр хүмүүсийн сайн сайхан
аж аргалтай амьдралын төлөө өөрөө таа очиж зүтгэх ёстой гэдгийг л би дандаа хэлдэг. Одоо хүн хаалгаа орох гэж байгаа хүмүүст дандаа л хэлдэг. Энэ удаа хаалгаа чинь гоё сайхан боллоо гэхэд та ойрын хэдэн жил дотор өвдөх эрсдэл байгаа шүү. Ийм учраас та энэ олон цагаан хүүхдүүдийнхаа төлөө таал өөрөө явна. Энэ хүүхдүүд чи яваад энэ хүүхдүүд чи үзүүлэхгүй шүү дээ. Таал өөрөө үзүүлж ээж харуулж ээж амьд сайхан байвал олон жил тийм ээ. Цагаан нугаан сараа хийгээ сайхан жаргалтай суунштэй гэж хэлэхээр нэр эдийн шүү гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар гол нь би юу хэлэх гээд байгаа юм хэрэг одоо бидний чинь өмнөх олон жилүүдэд ингээд эрүүл мэндийн боловсролыг олгоход энэ өвчин ийм шинжтэй ийм ингээд зөвлөөрөө тийм ээ баримтлаараа гэдэг одоо баг захын баг өгөхөж баг мэдж байгаа. Юу анзаарагдаад байгаа вэ гэхээр бид нар эмнэлгийн байгууллагт хандах хандлага нь бага багт Очихгүй байна. очихгүй байна. Ерөөсөө өөрөө хүсэхгүй шүү дээ. Өвдөхөр очиод шүү дээ. Өвдөхөр очихоор хүндэрсэн хойноо очиод юм уу эсвэл амь насны дээсэн дөрөн дээр хөрж ирчихээр юу ч хийсэн үр дүн 50% буурдаг. Ийм судалгаанууд байдаг. Тэгэхээр бид нар аль болох ийм байдалд хүрэхээс өмнө очиод үзүүлээд харуулаад зөвлөгөөгөө аваад имжлүүлээд авах юм бол урт удаан настаа тийм ээ жаргалтай амьдрал бидний урд байгаа. Бид яагаад манай Монгол улс яхаараа дундаж наслалтан тийм ээ бусад орныхаас бага баг. Энэ бидний л нөгөө дадал зуршил хандлага шүү дээ. Тэрнээс өөр юм уу эмчнэр маань манай одоогийн орчин цагийн ангаа ухааны хөгжил бас болохоос нь болохгүйг нь хүртэл эмчлээд л баг. Агаагцгүй оройтод дээ шүү дээ. Оройтод байна. Ерөөсөө нөгөө том зорилго тавихгүй шүү дээ. Эрүүл мэндтэй. Өөрсдийгөө л нөгөө эрүүл мэндээс бусад зүйл том зорилго тавьчаад байдаг. Одоо энгийн жишээ санхүүгийн явд гэхэд айл болгон төлөөлдөг шүү дээ. За нэг ийм юм энэ жил соличих юм шүү, ингийн шүү. Одоо бүгдээрээ барагших юу лээ нөгөө үйл болохоор усны шуурчийг халуун орн руу явчихаал, зам болохоор хөдөө явчихаал. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө уул өвчнийхөө ийм богинохоо хугацаанд ийм юм сураад байгаа хэрнээ эрүүл мэндэд анхаарч байгаа хандлага маань жоох муу байгаа гэж би хэлэх гээд байна. Яг одоо эмнэлэг тандахын өмнө ингээд ялангуяа ээжүүд нэг юм хүүхдүүдтэй витамин авч өгдөг нөхөртөө юун чинь те за чи тэрийг уугаагаар гээд тэгдэг. Тэнгүүт хүмүүс ч ингэж бодоод шүү дээ. Би ер нь нэг юм зүрхний өвчнөөс өрчлөөс ирүүлдэг витамин ууж байгаа гайгүй би ер нь гайгүй 3 жил уучлаа 4 жил уучлаа гэд. Ер нь тэр витамин нэмэлт одоо тижээлүүд гэх юм уу тийм юмнууд ер нь хэр урьдчилан сэргийлдэг вэ? Тэр одоо сурталчилж байгаа тэр мессеж юмнууд хэр бодтой вэ? Тэрэндээ найдаад эмнэлэгт хандахгүй байгаа нь ер нь хэр зөв бэ? Ер нь бол буруу. Эмнэлэгт л ханд өөр юм байхгүй. Эмнэлгийн байгууллага үзүүлээд зүрхний эмч нарт үзүүлээд одоо ямар байгаа гэдгээ одоо та өнөөдөр ямар байгаа юм бэ гэдгээ харуулах онцлуулаагүйгээр ямар нэгэн байгалийн тийм ээ гаралтайч болоо амтны гаралтай юу ч вэ хэрэглээд үрдэнгүй. Яагтвэл эхлэн хаана байгааг бид нэр онцлоогүй гэж баахан юм уу хамгийн буруу сонголт. Тэгэхээр нөгөө бас нэг хошин яриа болгоё л да би нэг манай ингээ өвчтнүүд ингээ стенд тавьсан өвчтнүүд ингэдэг шүү дээ. Явраад чи яас би энэ хүмүүс туулан зүрх сайн гэх юм. Туулан зүрх идчихвэл яах вэ гэхээр би яас ингээ яжилдаг байхгүй өдөөс нь харжаад тий ид болохгүй юм байхгүй шүү дээ. Гэхдээ би анчи хийхгүй байгаа ч гэдэг. Би туулан зүрх зарахгүй байгаас таа гэдэг. Нэрээ тийм байна. За тэгэхээр тэр чи сайхан хэрэгтэй байсан бол би танд туулан зүрх өдрийн 2-оор идэрэй гэж хэлчихсэн. Одоо тэр чинь нотлогоогүй юм битээ тийм. Зүгээр л үндсэн биччихсэн юм л өөр юм хэрэггүй гэдэг байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө л та хаана байгаа вэ гэдгээ шинжилвэл тэрэнд тэгжээж зам тодорхой бол. Тэ? Зам тодорхой гэдэг чинь он шимжилгээ хоёрын чиглэлэн тодорхой бол. А тэрний ар дээр юу дуртайгаа идэж ууж болно шүү дээ. Хамгийн буруу мэдл өөрийгөө л нөгөө итгэдэг энэ саяны таны асуусан асуулт байхгүй. Би зүгээрээ. Тэгээ өөрөө яаж мэдж байгаа өөрийгөө. Тэ? Мэдэхгүй шүү дээ. Би ч өөрийгөө мэдэхгүй. А гэхдээ бид нар бол яг мэргэжлийн хүмүүс бас нэг өөрсдөө шалгана шүү дээ. Тэ? Тэгэхээр саяны асуулт бол ерөөсөө л эргээгээд хандлага руугаа орох гэдэг нөгөө эмнэлгийн байгууллагт хандах хэрэгтэй. Одоо эрчүүд маань даа ялангуяа энэ ар гэрийн сайн сайхныг
үүрэж явах гэж байгаа том зорилготой хүмүүс чинь хинэггүй байгаа дэж болохгүй байх нь. Одоо манайхны нэг юм хэлдэг үг гэдэг шүү дээ. Манай Монгол ирчүү сайх гүндүү хинэггүй өөр юу лээ? Гүндүүгүй тий. Хинэггүй одоо ийм нэг юм ямарч гээд байгаа, мангарч гээд байгаа юм уу, тэнэгч гээд байгаа юм уу? Тэр өөрийгөө таадгүй. Таадгүй гэдэг. Энээс одоо салах хэрэгтэй. Одоо тэр ар гэртээ хэдэн хүн жирээ явж байгаа. Тэднийхэн төлөө эмнэлгийн байгууллагыг татаад шагаах хэрэгтэй. Тэгжээж аж аргалчийг эхлэх болохоос ганцаараа мачитлаа ажиллаад аж аргалчин төсвөл болчихвол ямар нэгэн аж аргал байх вэ? Тийм үү? Тэгэхээр ирчүүдтэй хандаж хэлэхэд одоо та хэдэн сайхан одоо бити өөрийгөө хаашин тав болдог бол одоо цаг заваа зарцуулаад нэг 2-3 цаг ч юм уу ингээ очиод үзүүл. Тэгээ нэг удаагийн үзлэгээр бүх юм шийдэгдэхгүй шүү дээ. Чинь тухайн хүний хувь хүний онцлог. Одоо бидний яриад байгаа чинь нийтлэг юм баггүй юу? Нийтлэг ном зохиол дээр судалгаагаар ингээ 50-60 жилийн өмнө судлаад гаргацсан юм ил ингээ бид нар тоочоо те хөдөлгөөн, тамхи, стресс одоо юу гэдгийг ингээ шалтгаан яриад байна. Энэ бол нийтлэг зүйл нь. Энэ бол яг байж болох юм. Хамгийн гол нь таны хувь хүний онцлогийг бид нар мэдэхгүй шүү. Тааж өөрөө мэддэг. Таны хувь хүний онцлог ямар вэ гэдгийг чинь нэг удаагийн үзлэгээр илрүүлж чадахгүй бид нар. 3-4 удаагийн тавтан үзлэг хийгдчихэж тэр зөвлөмжөнд хэрхэн хариу урвал өгж байгаа, эмийн эмчилгээнд үр дүн өгж байгаа эсгээс хамаарч хувь хүний онцлогонд тодорхойлогддог. Тэгэхээр энэ дээр л маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо нийтлэг зарчмыг олонний сошиалыг дагаж ингэж хөвөхөөсөө илүүтэй хувь хүн гэдэг тийм ээ энэ бодгол чинь нэг л давтагддаг шүү дээ. Тэгээ энэ хоёрын Батмайгуур гэдэг хүн чинь нэг л давтагддаг шүү дээ. Энэ давтагдж байгаа зүйл тогтлыг л бид нар мэрэгжлийн хүнээр хандаж ямарын гэдгийг онцлуулах гэдэг л үйл явц واخгүй. Тэрнээс энд нэг тийм гой сайхан ч юм муухай сайхан юм юу ч байхгүй. Зүгээр л өөрөө хинбэ гэдгээл таньж мэд гэдгийг юм л зөвлөгөөл би өгөхийг хүсдэг. Эм чинь одоо за нийтлэг хүмүүсийн дунд бол зүрх судасны өвчин бол одоо нас оролтын хамгийн нэгдүгээр шалтгаан болж байна. Энийг хүүсээр нь ялгаад үзвэл ер нь одоо эрэгтэй эмэгтэй дээр энэ өвчлөөр нас орж байгаа шалтгаан ер нь өвдөж байгаа одоо юу гэдгийг нэмэлгүүдэд очиж байгаа хоороо хоёр хүүсийн ойролцоо байх уу эсвэл аль нэг хүүс нь илүү одоо давмгаа байх үс тий. Тэгэхээр энэ их судалгаагаар ер нь бол дэлхийн нийт 20-30 жил явна, ер нь 50-60 жил явна судлаад гаргацсан юм. Зүрх судасны өвчлөлөөр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хоёрын хүүсийн харьцаа 3-1 харьцаагаар өвчлөлдөг. Буюу эрчүүд илүү өвчлөлдөг. Тэгэхээр 4 өвчтөн тутмын 3 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Тий, 3 өвчтний 1 нь 3 эрэгтэй, 1 нь эмэгтэй байдаг юм. За өндөр эрчүүд нь илүү их. Олон жилийн өмнөх бүр ингэ тогтоосон. Тий, олон жилийн өмнө ингээд судлаад гаргаад тогтоосон. Тэгээ манай судалгаанууд ч гэсэн ерөнхийдөө энэ зүй тогтлыг барьж явдаг. Эмэгтэйчүүдийн хувьд нэг онцлог нь юу вэ? Цэвэршилт гэдэг энэ тийм ээ байгалийн үйл явц араас залгаад 2-3 жилийн дараагаас эхлээд зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх хурдан нэмэгддэг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний энэ үйл явцтай ижлэгийн хэмжээнд хүрч ирдэг юм шүү дээ. Эмэгтэйчүүд 40 наснаас эхлээд эмэгтэйчүүд 50-аас хойш ингээ ихчих гээд байдаг юм зүй тогтолтой байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань даа ялангуяа цэвэршилтээс хойш гэр чинь 50-аас хойш тэгэл нэг 60 тохиол олон юм яриад эхлэх нь шүү дээ. Нөгөө л байгалийн үйл явцын чинь нэг хэсэг болох өвчнүүд суугаад нийтлэгээ суугаад эхэлдэг. Гэхдээ одоо яг би бол таныг ойлгож байна. Ер нь энэ олон битгий тэгээрээ тэр чинь ингэж байгаа шүү гэж ер нь маш их яриад тэгээ бас төдийлөн статистикийн хувьд ч юм уу яг практик дээр өөрчлөлт гарахгүй байгаах. Гэхдээ одоо өсвөр насныхан унтахгүй байна. Одоо энийг би одоо зорж асууж би өөрөө өсвөр насны хүүхэдтэй болохоор одоо энэ нойр дутуу хүн Монголд бол айгүй асар их байна тий. Шөнө утсаа оролдоод унтахгүй байна. Эсвэл амьдралаа өдөөд унтахгүй байна. Тэгээ энэ нойр ер нь энэ зүрх судасны өвчлөлд хэр одоо хамаатай хэр том шалтгаан болж байгаа болов. Нойр бол нөө шууд шалтгааны нэг болдог. Стресс. Нойр гүтэл маань эргээгээд стресс буюу сэтгэл готрол руугаа хөтлөө явчихдаг. Тэгэхээр нойр гүтэлтэй яваад байна гэдэг маань зүрхний мэдрэлийн үйл ажиллагаа 2 мэдрэлжүүлэлттэй явдаг. Өдөр 1 мэдрэлжүүлэлт нэтгэвтэй ажиллаад унтахаар нөгөөх нь ингээд ээлжилдэг. Тэгтэл өдөр шөнөгүй нойргоо яваад байна гэдэг чинь 1 мэдрэлжүүлэлт нэтгэхийг давмгаалаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэлжүүлэлтийг л хэвийн горимд нь оруулахын тулд унтаад өгөөч гэж хэлдэг. Одоо
түгээмэл нийт одоо амбулатороор үзүүлж байгаа залуучуудын нэмээ инглээ тэглээ гэсэн зовөр зүрхний шилтгаанд зовөр хилээд байгаа юм нөхдүүдийн дийлэнхтний юм сэтгцийн нойр гутлын шилтгаан сэтгцийн юм хөнгөн хэлбэрийн өөрчлөлтүүд дандаа явж идэг. Тэгэхээр энэ маань яг бодит органик хүчинд бол нөлөөлөхгүй хямрал үйл ажиллагааны хямралыг дандаа нөхцөлдүүлж явж идэг. Өөрөөр хэлбэл нөгөө зүрхэн дийлсэн тийм ээ айдаг болоо зочдөг болоо удаан үргэлжлэхээр даралт нэгсдэг болно гэх мэтчлийн шинж тэмдгийн гаралтай өөрчлөлтүүдийг өгөө явждаг. Тэгэхээр шууд бусаар биш юм ахад дан нөлөөллөөр нөлөөлнө гэсэн үг. Та түрүү нэг стенд тавилсан гээ. За тэгээд одоо бид нар энэ подкастыг хийхгээ судалж байхаар одоо зүрхтэй холбоотой хоолторч гэдэг юм уу? Эсвэл одоо сүүлийн үеийн ухаалаг цагаар зүрхний хэм алдагдлыг одоо хэмжинж гэдэг юм уу? Энэ бол бүгдээрээ одоо тодорхой шинж тэмдэг илрээд эмнэлэгт очисон хүнд авж байгаа одоо хариу арга хэмжээнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар тохиолдол дээр нь одоо стенд гэдэг юм тавих юм ямар ер нь одоо эмчилгээ юмнуудыг хийлгдэг. Одоо л нөгөө цогцоорон сайхан онцлно. Зүрхний минь хэлбэр хэмжээ одоо ямар байх нь гэдэг маань бүтэц гэсэн үгэнд асуултанд хариулт авах нь бид нар үйл ажиллагаа гэдэг их том юм. Энэ үйл ажиллагаа гэдэг тийм ээ бүтэц үйл ажиллагаа гэсэн юм хоёр том концепцэнд бид нар хариулт авахын тулд дандаа шинжилгээ хийгээд байгаа. Тэгэхээр мэдээллийг ингээ хайж олох гээд байна л гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр энд олон төрлийн юм бий. Одоо бүтэцийн талаас нь авч үзэхэд бол зүрхний эхо гэдэг арга бол одоо сүүлийн түгээмэл дэлгэрсэн. Хүндийн хэмжээ нь ахуулга нь ямар урсгал нийт байгаа юм. Агшилт нь ямар байгаа юм. Судасны зоонуудаар агшилт нь ямар байна гэдгийг илрүүлж гэнэ. Үйл ажиллагаа гэдэг дээр нөгөө зүрхний имшлэг гэдэг юм арга хамгийн энгийн арга. Одоо сүүлийн үед бид нар бас давмгай түгээмэл хэрэгжилж байгаа 24 цагийн имшлэг гэдэг юм аргыг хэрэгжилж байна. Мөн түрүү миний ярианы донд гарсан байна. Зүрхний эсийн төлөвүүд хоёр янз байдаг гэдэг. Энийг 50 үеэс нь ачаалттай үе рүү буюу цочроож зүрхний имшлэг гэдэг юм арга. Энийг ачаалттай зүрхний имшлэг гэдэг. Ийм энгийн аргуудыг хийж байна. Тэгэхээр ингээд энгийн аргуудыг үнэлэхээс гадна бид нар одоо сүүлийн эмнэлгүүдээр нэлээд хийж байгаа энэ зүрхний титэм судасны тодорхойтой компьютер гэж байна. Одоо ерөнхийд нь ингээд шууд харж чана шүү судснаа. Тэндээ шохоотой юм байна. Ганын зузаан тийм юм байна. Хөндийн нарийнсан тийм юм байна. Тэндээ нарийнсан, тэндээ бүглэрсэн гэнэ. За ингээд онцлогдоод гараад ирэх юм бол бид нар эцэст нь зөвлөмж гадаад болон дотоодын эмнэлзүүдээр дундчууд юу заасан гэхээр зүрхний ангио гэдэг юм тийм ээ. Титэм судасны дотор онцлогоо эмчилгээг хийгээд зөвлөдөг. Энийг энэ зөвлөмж гараад ирсэн тохиолдолд айх юм байхгүй. Манайх ингэж ярьдаг шүү дээ. Хөөе тэр ангио гэдэг юм чи хийлэг гинэ. Амар уу. Энэ бол бошгогийн үлгэр биш ээ. Энэ өдөртөм чин зааснаар зөвлөмжөөрөө явж байгаа бол танаас гинтийн болон аюултай өвчнөөс сэргийлэх юм алхамаа л гэж ойлгоорой гэж би хүмүүст хэлдэг. Айлгаад ах юм биш. Энэ бол тодорхой стандарт тийм ээ хаалгааны дэглэмийн дагуу энэ үйл явц нь хий. Тэгэхээр энэ хийх дээр бол анхаарах бол хэрэггүй. Тэгээд нарийнсан судсан дээр бид нар нөгөө химийн судас уу стенд гэж хий. Химийн судсыг орлуулсан юм кобальт никелний хальцтай сүүлийн үед эмийн бүрхүүлтэй болсон ийм стендийг судасны дотоорх мэслийн аргаар зүрхний титэм судсанд авч суулгаж өгдөг. Судас гэдэг чинь өөр ингээ харах юм бол турбаа шиг юм. Гэхдээ илүүтэй модны мөчөртэй их би зүүрлж ярихыг хүсдэг. Олон салаа байдаг шүү дээ. Зүрх тийм олон салаа байдаг. Тэгэхээр тэр салаа болгоны ингээ олон хэлбэрийн олон тооны судасны нарийнсэл бүгдийн л янз. Ганцхан нэг байхгүй шүү дээ. Тэр чигээрээ байж болно, бүглэрсэн байж болно. Тэгэхээр энийг тийм титэм судасны дотор онцлогоо эмчилгээний аргаар онцлоод эмчилгээгээ хийгээд эмчилж болохгүй тохиолдол гэж бас байна шүү дээ. Байна бас. Тэгэхээр энэ тохиолдол маань өнөөдрийн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээндээ эрүүл мэндийн яамны сайдын тушааллаа гадаад явах хүчний жагсаалтад орсон хүчин шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл монголчууд маань эдийн одоо юу гэдэг нь Монгол улсын өнөөгийн байдал ангаах ухааны байдал нь энэ хүн дэлбэрийг чимчилж чадахгүй гэж гараа өргөд өгсөн хэмжээнд байдаг. Гихсэн хэдий ч гэсэн манай эмчтэр аль болох гадагшаа явуулахаас урсгалыг зогсоохын тулд энэ хүн тавилгаануудыг хийсээр байгаа. Нэг юм Монгол хүний онцлог гээд бит хоёр бас нөгөө
архин донд хөвчний талаар бас подкаст бэлтэж байхад Монгол хүний хэлгэн фигмент гэдэг байдаг юм аа. Ер нь айгүй бага. Энэ нь бол ер нь манай энэ Монгол хүний онцлог ба гэдээ ярьжсэн. Тэгэхээр одоо Монгол хүний зүрхэнд ямар нэгэн одоо бусад орныхантай харьцуулахад заавал асуух хэрэгтэй юм шиг санагдлаа тий. Гавлын яс нарай өөр байдаг гэдэг тий. Тийм онцлог ер нь бидний зүрхэнд байгаа юу? Тийм юник юм байна уу гэдэг. Энэ онцлогийн хувьд бол нөгөө юм манай орчин юм тал хээрийн бүс, уулархаг бүс, ой хээр, говь гэдэг ингээд дөрвөн бүстэй баруун тишээгээ илүү их өндөрлөг байдаг учраас өндөр уулын бүсчлэлтэй холбоотой энэ хүчил төрөгчийн дэвсгэрлэх чадвар нь арай өөр байдаг. Энэ чиглэлийн ус илүү хамсгаадах тийм ээ ийм юмнууд байгаад байдаг. Тэрнээс бол тотом судасны өвчлөлийн хувьд бол одоохондоо бас бүсчлэлийн хувьд судлаад гаргаад ирсэн ийм тоо баримт байхгүй хэдий ч гэсэн зөвхөн эмэгзүүдээр бол байгаа ийм үзэгдлүүд бол бас байдаг. Анзаарагдсан. Энэ өмнө говь чиглэлийнх их хүнд хэлбэрээр өвддөг. Энэ магадгүй энэ оршин байгаа газрын тийм ээ умдны усч байдаг юм уу юу байдгийг одоо тэр хүрээлэн байгаа орчноос хамаарсан юмнууд байна уу? Бас тийм анзаарагдсан юмнууд байдаг. Гэхдээ тухайлаад ингээ нотлогдсон юм бол биш. Тэгэхээр бусад орнуудынхтай харьцуулахад тийм ийм гих ялгах онцсон юм бол гайгүй. Төдийлөн тодорхой байх тийм судлагдаагүй гэж хэлж болох нь байна. Энэ хүмүүсийн дунд нэг ийм ойлголтууд байдаг. За нэгдүгээрт нь буруу ойлголтоос болж зүрхний өвчин одоо үүсэх үү? Хоёр дахь нь за түрүүн дутуу нойроос үүсэх. Тамхи ер нь одоо зүрхний өвчлөлт одоо нөлөөлөх үү? За гуравт нь болохоор стресс. Одоо байнгын уур бухимдал ер нь зүрхний өвчнөд нөлөөлөх. Энэ гурав ер нь яг хүмүүсийн дунд бол ер нь нөлөөлдөг л гэж яриад байдаг. Яг бодит байдал дээр ер нь энэ гурав маань ямар эффекттэй. Тэгээ судлагт одоо энэ зүрх судасны өвчний үүсгэж байгаа үндсэн шалтгааныг хоёр хэсэгт хувааж үздэг. Засагдах боломжтой, засагдах боломжгүй гэж хоёр бүлэг. Засагдах боломжгүй гэдэг нь нэгдүгürt нь нас. Нөгөө л нас чи одоо явж л байгаа хүүс. Үсийг солиод тавьчихгүйгаас хойш. Удамшил гэсэн юм гурван зүйл. Огт засагдахгүй боломжгүй шүү дээ. Өгдөл нь одоо өгдөө төрцнөөс хойш яах вэ? Эрэхтэй удамшилтай хүн бол ер нь илүү эрсдэлтэй юм биш. Тийм байна. Тэгээ нас нь л өөрөө тэгээд нөө хөлийн жишөөр хүмсэн нөхцөл. За засагдаж болдог эрсдэл хүчин зүйл гэж байдаг. Одоо энэ маань өөрөөр хэлбэл хувь хүний дадал хандлагаас хамаарсан юм байна. За таны түрүүний хэлдэг тийм ээ. Хөдөлгөөний хомсдол, тархал, тамхи, архины хэрэглээ, хорт зорчлууд, өөр одоо стресс, уур тийм орчны нөлөө одоо нөгөө агаарын бохирдол гэх мэтчлийн хуруу дараа тоолвол 5 орноос хэтэрсэн юм ингэж нэрлэгдэг. Энэ эрсдлүүд маань дотоодын гадаадын гэлтгүү хүндрэлтөнд адилхан судлагдсан эрсдэл болдог гэдэг. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл тамхи татдаг хүн, тамхи татдаггүй хүн хоёр тотом судасны шалтгаанд одоо тийм ээ нарийсл үүсэх юм эрсдэл нь хоёр өөр гэдэг юм. Тамхи татдаг нь 3 дахин илүү судалгаагаар одоо 10 судалгаанд хамрагдсан баг тамхи татдаг тийм ээ. Эсвэл 70% ч юм тамхи татдаггүй бүлэгт нэг гэж байдаг юм. Тэгэхээр энэ нөгөө тамхи маань энэ өвчний нөхцөлийг хурдсагдаг нэг хүчин зүйл болдгоо гэдэг нь нотлогдсон л гэсэн. За нэгэнт одоо бид нэр ингээд шалтгаанууд ярьж байгаа гэх ер нь илүүдэлжин гэдэг бол бас ийм нийгмийн асуудал болчлоо тий. Ер нь хүүхдүүд багасаа их илүүдэлжинтэй байна. Тэрийгээ бид нэр унган махтай гэж ингэж ярьж байна. За тэгсэн харагдахдаа би илүүдэлжингүүч дотроо би бас өөхтэй болж таарж байна тий. Ингээд тэгэхээр ер нь энэ жингийн асуудлууд яг энэ зүрх судасны өвчлөл дээр хэр нөлөөлж байна. Тархалт бол одоо зүрх судасны өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан гэдэг бол батлагдсан зүйл. Тархалт жингийн илүүдэл эдийн чиний их баг тусмаа зүрх судасны өвчнөр өвдөх эрсдэлтүүдийн чиний нэмэгддэг. Энэ бол дотоодын судалгаачид болон гадаадын бүх судалгаа хэвлэлүүд энийг бол аль дэнэ нотолцсон. Дотор өөхчлөлт гэж яриад байна тийм манай дотор өөх. Энэ маань одоо нөгөө хэвлийн тархалт гэсэн санаа л да. Энгийнээр одоо эрчүүд хөвчлэн байдаг тийм үзэний тарга гэл өдр. Тэр энэ маань өөрөөр хэлбэл нөгөө сэмж хийх байна л гэсэн үг шүү дээ. Дотор өөх. Сэмж хийх. Тэгэхээр энийг л одоо хасан да. Энд чинь шууд нөлөөлнө. Энэ нөгөө шууд
гинт зүрхэн зогсоод өглөө унтаад ирсэнгүү гэдэг энэ мэдээнүүдийн араас ингээд одоо олон нийт чинь ингээд нэг юм онш өөрсдөө тавьдаг шүү дээ сошиал дээр тий. За цус нь айгүй бүлгэнцсэн байсан юм байна. Тий. Тэгэхээр ер нь цусаа сайн шингэлэх хэрэгтэй байна. Одоо би биэндээ зөвлөгөө өгч ин тий. Ирчүүд минь одоо өөрсдөө харьлаа цусаа шингэлээрэй. Яагаад ирчүүд гэдэг энэ үг гэхээр эмэгтэйчүүд бол энэ асуудал ингээд одоо сарын тэмдэг ирдэг учраас бол байглаасаа цаанаасаа ингээд ийм таал яадаг юм аа тохиолддог юм аа. Тэгэхээр одоо ирчүүд бол одоо аспирин ууч гэдэг юм эсвэл ийм зөвлөгөө өгөх юм байна л да. Цусаа одоо 2-3 сард нэг удаа цусаа сайн өг гэдэг ийм юм байдаг. Энэ ер нь хэр бодит одоо яг баталгоонд суурилсан шилэн ухаан талаасаа хэр бодиттой ойлголт. Энэ цус шингэлэх гэж нэг ойлголт бий. Таны ярианаас бол би хоёр зүйлийг ойлголоо. Таны хоёр зүйлийг л хэлээд байгаа шүү. Нэг нь болохоор цусаа ингэж тийм ээ өгөх донор болох гэдгийг хэлээд байна тийм үү? Донор болох замаар цусаа шингэлэх гэдэг байхгүй. Одоо цахимд бол тийм зөвлөгөө тийм. Тэрийг бол яг хуу тэр чинь харин хоёр өөр ойлголт. Нэг нь одоо юм цусны эсүүд гэж бий. 4-5 төрлийн эсүүд. Одоо энэ өрөөнд байгаа бид 5 хүн хоорондоо наалдаад байх бол тийм ээ юу болох вэ? Наалдах өсөхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан цусны эсүүдийн хооронд нь наалдгаас сэргийлсэн үйл явцыг нөхцөлдүүлдэг эм. Тэрийг цус шингэлэх эм гэж нэрлэдэг байна. Одоо нөгөө аспирин гэдэг бааж. Тэгэхээр нөгөө бүлгэнэлтэй сэргийлнэ гэсэн санаа байгаа. Үндсэн ном. Нөгөөх нь энэ өрөөнд дотор 20 хүн оруулж ирээ суувал бид нар яг бужигналдаад ах уу? Агааргууд нь тий. Тэгээд эхлэхээр зарим нь гаргана үстэй. 5-ыг үлдэг 15-ыг гаргах уу? сайхан сэлэх юм байна. Яг үнэ энэ шиг цусны эсүүд бас тодорхой бодисын солилцооны эмгэгээс үүдэлтэйгээр эсүүдийн тоо оширдог. Энэ үзэгдлийг болохоор манайхан уул нь бол цус ханах гэж ярьдаг. Тэгэхээр энийг бол энэ хоёр тустай хоёр өөр ойлголт. Авдаг арга хэмжээ оншнууд нь дандаа тустай өөр. Тэгэхээр энэ дээр нөгөө Facebook ч юм уу олны нөгөө ам данц яриагаар ингээд энэ өөрийгөө онцлох гэж имжлэх гэж оролдох юм бол энэ бол одоо өөрлөгөө буу шагаага бууж гохоод орж байгаатай адилхан үйл гişүүл гэж хэлмээр байна. Одоо нөгөө гадаадд германууд төлөө тэгээ бичсэн байдаг шүү дээ. Нөгөө амплторт үзлэг хийхээ ороод ирэхээр Google-ээс асуусан бол бити асуу орж ирээрээ гэдэг. Тэ тэрэн шиг ингээ нөгөө сошиалор ингээд CV хийсэн тэ одоо нөгөө миний нэг туулааны үлгэршил юм болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм бодит зүйлэнд нөгөө бодит ус юм бити их анхаарлаа хандуулаасаа гэж хэлмээр байгаа юм. Тэгэхээр үндсэн нөхцөл нь бол би юу гэж хэлэх гээд байна нөхөр дахиад нөгөө эмнэлгийнхаа байгууллага бол хандуулах гэдэг. Очиж үзвэл ямар байгаа юм та ямар байгааг онцлуулж имчилгээ онцлогоо чинь чиглэл нь гарнаа. Тэрнээс нөгөө ам сургаар битгий өөртөө хандаараа ийм хямдхан бие зогц бие махбод биш шүү дээ. Үнтэй шүү дээ тий. Тий ар гэртээ бол туйлын үнтэй шүү дээ. Тий тий. Ганцхан юм чинь. Тий. Тэгс мөртлөө ганцхан хэрэггүй мэдээлэлээс болоод өөрийгөө охироохдаг. Зөндөө тохиолдол байдаг шүү дээ. Одоо хэдүүлээ ингээд юу яллаа штэ. Хүмүүсийн буруу ойлголтууд, хүмүүс дуран мэддэг, таадаг тухай их ярьж штэ. Тэгэхээр та ингээд хүмүүсийн дунд байдаг энэ зүрх судасны өвчлөлттэй холбоотой хамгийн том төөрөгдөл ер нь юу вэ? Надад их сонирхолтой байна л да. Ер нь бид нийтээрээ юуг буруу ойлгож байна. Тий хамгийн буруу ойлгож явж байна. Мэргэжлийн үнэнд. Байлгүй яг зөндөө байна. За нэгдүгürt бол одоо ингийн л те нөгөө айл болгонд байдаг нөгөө даралтны асуудал. Даралт ихтэй хүмүүс эмээ уугаад 2 хоног уугаад гайгүй болохоор нь болждаг. Тий. Энэ өстой болохгүй. Энийгээд байнга уу гэсэн бол уу хөдөл тэмдэглэл үз гэсэн бол үз. Энийг анхаараа. Хоёрдугаарт судасны асуудал дээр бол зүрхний ангио гэдэг энэ асуудлыг амар гэж их айлгаад байгаа юм шиг ингэж орж ирдэг. Чи амар уу? Чи над юу их гэдэг юм энэ гэж асуудаг. Тэгэхээр энэ бол арга бол дэлхийн нийт зүйлийн нэмээд 60 жил ингээд хэрэглэгдээд нэвтэрсэн одоо технологийнхаа өнөөдөр хөгжлийнхаа дээд зэгтээ хүрсэн юм онцлогоо имчилгээний арга. Орол гэж зүйлсэн бол эмнэлзүү Монголын болон гадаадын бүхэл өдрөмжөд орго зүйлсэн бол энд айхан байхгүйгээр хамрагдаарай гэж хэлнэ. 3 дугаарт нь имчилгээ хийлгсэн хойно нэг юм
зөвлөгөөнүүдэд дагдаг, дэглэм эмчилгээ, эмээ эмчилгээ, ирж үзүүлэх гэдэг. Энэ гурван асуудал дээр л маш анхаарал өгөрэй гэж хэлмээр байна. Эмээ эмчилгээ, дэглэм эмчилгээг үргэлжлүүлээд сахихгүй бол одоо тамхи татдаг байсан бол тамхи хаяараа ихээр татаал байдаг. Жингээ хасаараа ихээр жингээ олон нэмэл байдаг. Эмээ уугаараа ихээр эмээ уухгүй байждаг. Энэ үйлдэлүүд маань нийлэхээр зүрхний нөгөө нэг өвчил буюу суд садвар өвчлөлийн явцыг л бид нар сааруулах гэж тэр дэглэм болон эмээ эмчилгээ гэдэг юм зөвлөд байгаа. Тэгэхээр энэ дээр дандаа зөрдөг манайх. Ирж үзүүлэх хэрэг үзүүлэх зүгээр мэт байсан. Би зүгээр юм чинь чамд үзүүлж яах юм гэж хэлдэг. Зөөврг болохоор тий. Зөөврг болохоор гэж. Зөв гэхдээ үзүүлэх хэрэгтэй. Би ямар байгаа вэ гэдэг асуултыг дандаа асууж яа гэж би хэлдэг. Тэгээ аргаа ороод би ингэдэг шүү дээ. Нөгөө тамхиа татаад байгаа тацаар байгаа хүмүүст аргаа ороод нэг ингэж хэлэхээр оройр нь орж байгаа юм шиг боддог. Бас эвгүй сонсогдож магадгүй. Тамхиа татж байгаа гэхээр тамхиас гарсан уу гэхээр татж байгаа гэдэг. Тэгэхээр ингээ өдөөс нь харж аваад тат. Та тамхиа татаад байвал би бас их ажилтаа л байна шүү дээ. Та татгаа байвал би ажилгүй болчих юм л яаж мэдэх вэ гэхээр их эвгүй хүн тусдаг юм шиг. Тэгээ энэ чинь нөгөө эмч хүний хувьд тат гэж өгшүүлээд байгаа юм биш. Гараад өгөөч гэдэг ийм ойлголтыг эвгүй хүнд байдлаар ойлгуулад байгаа. Өөр арга хэлж. Тэгэхээр энийг л нөгөө манайхан маань ойлголтын зөрүүтэй байдлаасаа энэ татаад байгаа юм чинь би болно гэх. Энэ үзүүлэхгүй байгаа юм чинь би үзүүлэхгүй байж болно гэх. Ингээд дандаа нөгөө жишиж хамтаар бүлгэрхэж миний нөгөө ярианы дундуур би хэлжсэн хувь хүний онцлог гэдэг ийм маш том зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ хоёр адилхан байх, бид гурав адилхан байх албагүй. Өөр учраас өөрт нь таарсан тун эмчилгээ зөвлөгөөг өгж байгаа. Энийгээ сонсоод л мөрөг хэрэгжүүлээд лээвэл нөгөө олон ийм ардуудын дунд байдаг ярианаас бид нэр сэргийлж чадна. Тэгэхээр нөгөө аргаа ороод би бас ингэж асуудаг шүү дээ. Имээ өгөөгүй дууссан гэхээр. Тэгээ ясаа танаа гэр чи хоолчин дуусгаар таатай дэлгүүрлөө очиж хоол хүнсээ авдаг үсттэйгээр авдаг. Тэрнтэй адилхан эмчин дуусчвал аптекаас очиод имээ авна шүү дээ та гэж хэлдэг. Тэгэхээр энэ нөгөө тэр ингэсэн чинь би ингэсэн гэдэг ийм дам яриа ийм нийтийн дундх ийм ярианаас л ерөөсөө зайлсхий. Би өөрөө үнэт зүйл, би өөрөө үнэт капитал гэдэг юм тийм ээ. Энэ ойлголтын дээр бат зогсож мэрэгжлийн өмнөөс юм эмчээсээ дандаа зөвлөгөөгөө авч заавраа дагаж мөрдүүл одоо бид нар тэр гадаадын орны 80 гэдэг дундаж наслалтан дээр хүрэхэд ойрхон биш тийм. Тэгэхээр ерөөсөө л танаа ирчүүдийн маань ад жаргалтай байх үндсэн нөхцөл гэр бүл тийм ээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын үндсэн багны хэсэг эр хүн. Энэ сайхан байдлыг ингээ бүрдүүлэх чинь ирчүүд бид нар өөрсдөө л анхаарах. Бусдаас битгий жаргалыг те юм уу бусдаас битгий юм асуудлуудаа ингэж хай ерөөсөө өөрөө хай эмчтэйгээ уулз үзүүл харуул ийм л байж чадвал тэр гадных нь 80 90 хүрээд бид нар нэг 67 8 70 хүрэхгүй хөхөд идэгч тийм заяагүйч ирчүүд биштэй бол заяа ихтэй л Монгол гэдэг үстэй тий тэгэхээр чи бид нар тийм байх нөхцөлөө бид нар өөрсдөө л бүрдүүлэхээс бусдаас бол эрэлхийлэхгүй гэдгийг л хэлмээр байна да. За танд юун дөрөнд маш их баярлалаа. Тэгээд бид бол одоо аль болох л одоо хүмүүсийн дунд байдаг тэр ойлголтуудыг танаас асуух гэж оролдлоо. Тэгээд бас бидний цаг бас арай богиндчүү гэж бас надад санагдлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч бидэнтэй бас үнэтэй цаг аваалцсан бас маш их баярлалаа. За баярлалаа. За подкастын турш бидэнтэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Бид нар өнөөдөр монголчуудад хамгийн их одоо өргөн тохиолдож байгаа энэ зүрх судасны өвчлөлтэй холбоотой сэдвээр ярилцлаа. Дараагийн дугаараар удахгүй уулзцгаая.